Монгол Ардын намын төлөөлөгч нар хотын албан татварын хувь хэмжээг өөрчлөх тогтоолын төслийг боловсруулахдаа иргэдийн салыг тусгажээ. Тэд захин хэлбэрээр 20 мянган иргэнээс биечлэн 11 мянган хүнээс хотын 1% албан татварын талаар санал асуулга авч судалгааны ажлыг хийсэн байна. Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 73% нь нийслэлийн албан татварыг цагаа олоогүй шийдвэр гэж дүгнжээ. Эдийн засгийн хүндрэлтэй иргэдийн худалдаа авалт буурсан үед хотын албан татварын хэмжээг 1%-аар тогтоосныг судалгаанд оролцогчид эсэргүүцсэн байна. Хэдийгээр би арх хууж, тамхи татаж хэрэглэхгүй ч гэсэн өдрийн хоолой идэх, бусад үйлчлэгээнд навдаг энэ хувь явал 1% биш юм аа. Энийг 0 болгооч гэдгийг судалгаанд оролцсон хүмүүсийн 95% нь одоо саналаа өгсөн учраас маа намын бүлгээс иргэдийн сандыг үндэслээд холбогдох хуулийн дагуу тогтоолын төслөө өргөн барьж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардын намын төлөөлөгч нарын боловсруулсан татварын хувь хэмжээг өөрчлөх төсөлд арх тамхинаас авах 1% татварыг хിവэрүүлдэж баар, ресторан, зочид буудал, амралтын газраар үйлчлүүлсэн иргэдээс авах татварын хэмжээг тэглэх санал туссан байна. Аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн үнэ бүхэлдэгдсэн үнийн дүн байж байгаа те 5,000, 6,000, 8,000, 10,000 гэдэг. Тэгээ энэ бүхэлдэгдсэн мөнгөн дээр за 6,000 төгрөгийн үнэтэй хоол аваад идэхэд 6,060 төгрөг төр болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ тодорхой мөнгөний асуудал дээр проблем үүсээд нөгөө аж ахуйн нэгж нь 6,500 гэж бичхүү 7,000 гэж бичхүү гэдэг сонголт төдөөсөө үдирээд ингэхээр амьдрал дээр татвар боддоор 1% биш 3-4%-аар төлөгдөхөр болчихж байгаа. Иргэдийн халааснаас 3-4% татвар гарахаар болчиход байгаа. Хотын дарга Батүл альваа ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг тусгадаг, харин нийслэлийн албан татварыг 1%-аар батлахдаа нийслэлчүүдийн саналыг аваагүй гэдгийг Ардын намын төлөөлөгч нар сануулж байлаа. Хууль хэрэгжээд 12 хонож байхад иргэд хотын албан татварын талаар ямар ч мэдээлэлгүй байна гэж тогтоолын төслийг боловсруулагчид үзэж байсан юм а.